Хэлэлцээрт орох нэг номерын хэлэлцээрт орж асуудлыг шийдэж ховлуур гаргах үүргийг Эрдэнэтийн 3 үүсгэмэл ордын асуудал байгаа. Тэгэхээр Эрдэнэтийн 3 үүсгэмэл ордын асуудал дээр үндсэндээ бүрэн эрхтэй төлөөлөгчийн нэгж ажиллаад ажлын хэсгүүд ажиллаад ховлууруудаа боловсруулад засгийн газар руу өгөхөд бэлэн болчиход байна. За хоёр дахь ээлжийн одоо хүлээгдэж байгаа ажил бол нарийн сухайтын бүлэг орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа 6 компани асуудал байгаа. Ийшээ орохоор бас хэлэлцээрийг эхлүүлэхээр холбогдох компани аж ахуй нэгжүүдтэйгээ уулзалтаа хийгээд бэлтгэл ажилд ороод явж байна. Нэг хэлэлцээр эхлүүлэхийн тулд гайлын мэдээлэл, татварын мэдээлэлээс эхлээд нийт 28 төрлийн бичиг баримтуудыг цуглуулж судалгаа хийж байгаа. Тэгэхээр энэ бол шинжээч судлаачдын хувьд нэлээдгүй их ажил байгаа. Дээрээс нь нэг компанитай холбоотой дүгнэлт гаргахын тулд зөвлөх үйлчилгээний 3-аас доошгүй аж ахуй нэгж компани одоо судлаачдын багийг оруулж байгаа. Тухайлбал хууль эрх зүйн зөвлөх үйлчилгээний баг, санхүүгийн зөвлөх үйлчилгээний баг, геолог, техник технологийн зөвлөх үйлчилгээний баг гэсэн ийм багууд орж байгаа. Тэгээ энэ бол өөрөө маш судалгаан дээр суурилсан ажил учраас манай зөвлөх үйлчилгээний багууд ажиллаа хийгээд урагшилж байна. Тэгэхээр биднийг одоо хариуцаж одоо дэмжлэг тусалцаа үзүүлж ажилладаг хоёр ажлын хэсэг маань үндсэндээ татан буугдж байгаа шиг байна. Тэгэхээр энийг нэгтгэх ажлыг бид хүлээж байна. Одоо аль байгууллагад хариуцаж харьяалагдаж цаашаа явах юм бэ гэдэг асуудал хүлээгдэж байгаа гэдэг хэлье тий. Яг бүрэн хилцэлд орж одоо юу гэдэг 34% хоёр талаас бол ойлголцсон. Ер нь бол одоо бэлэн ийм асуудал хүлээгдэж байгаа. Тухайлбал одоо ачид их дээр 34%, 51% гэдэг дээр ч яаж тогтсон. Улсын их хурл эцсийн шийдвэрийг гаргана шүү дээ. Стратегийн ордын эзэмшил, өмчлөлийн асуудлыг улсын их хурл эзэслэн шийдвэрлэнэ гэж ашигт малтмын хуульд маш тодорхой заасан байна. Тэгэхээр засгийн газар эцсийн одоо сайн хувилбаруудаа боловсруулж улсын их хурл руу оруулах байна. Тэгэхээр энэ хаврын чуулган одоо ингээд төсвийн тодтол мотгол хилцээд 7 сард үндсэндээ хаагдаад амрааж явчих. Намрын чуулганаас өөр одоо намрын чуулганаар л орхоос өөр боломж үндсэндээ байхгүй болчихлоо. Уг нь хаврын чуулганыг ашиглаад ганц хоёр асуудал оруулъя гэж бодож байсан боловч засгийн газрыг огцруулах асуудалтай зууралцсараагаад энэ хаврын чуулган үндсэндээ дуусчих шиг байна. Яг хэсэг хийгээд одоо татгалзсан компаниуд ч гэдэм үү ямар компаниуд байгаа. Тухайлбал одоо МАК компаниас бол энэ энэний баялагын санд бол хувийн хэмжээг өгөхгүй гэдэг агуулга алтан бичиг илэрсэн байна. За бас яг тийм алтан бичиг бас биш ээ. Хүмүүс буруу ойлгоод байгаа. Хэлэлцээрт ороход бэлэн байна. Хэлэлцээр гэдэг нь талууд хоорондоо нэгдүгээр бичгээ санаа бодлоо илэрхийлж байгаа. Хоёрдугаар амаар илэрхийлж байгаа. Тэгэхээр МАК бол бидэнд 2-3 бичиг явуулсан. Бид нар хэлэлцээр хийхэд бэлэн байна. Гэхдээ төрийн тодорхой байгууллагуудаас шийдвэр гарсны дараа хэлэлцээрт ормоор байна гэдэг агуулгатай бичиг явуулсан байна. Тэгэхээр 34%, 51%, альсвал төрийн эзэмшлийн хувь хэмжээг амнаатаар орлуулах уу гэдэг асуудлыг хэлэлцээрийн явцад аж ахуй нэгжүүдтэйгээ тохироод засгийн газар руу бид нар 2-оос доошгүй хувилбарыг оруулнаа. Тэгэхээр мэдээж хэлэлцээр бол амархан биш. МАК-тай холбоотой ихэд 2 компани байгаа. Нарийн сухайтын орд дээр Хүрэн толгой майнинг МАК гэдэг 2 компани байгаа. Мөн МАК-аас гадна ахаад 4 компани үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр компани болгонтой одоо компани санхүүгийн нөхцөл байдал, гайлын мэдээлэл, татварын мэдээлэл, аудитын дүгнэлтүүд гээд олон талбарт мэдээллүүдийг цуглуулж байж эцсийн дүгнэлт гарнаа тэгээд үе шаттай урагшилж байна. Яг улс төрийн нөхцөл байдлаас болоод бас жоохон гацсан байдалд орж байна. Гэхдээ урагшлах байхаа гэж найдаж байна тий. Та өмнө 39 компанийн нэр ярьжсэн. Тэр дунд болтон бюро байхгүй. Байхгүй. 38 компаниг стратегийн компани биш 38 өдрийн орд бол маш том. 38 ордыг стратегийн ордод оруулах талаар 2007 онд одоогоос 18 жилийн өмнө улсын их хурл руу нэг орж ирээд 16 нь батлагдаад бусд нь бутсан байгаа. За стратегийн орд гэж яг алигаа үсэх юм бэ, үсэхгүй юм бэ гэдгийг улсын их хурл бас эцэслэн шийдвэрээ гаргах ёстой. Стратегийн ордын хил зааг гэж юу юм бэ? Хаагуур нь тогтоох юм бэ гэдгийг уул уурхай яамнаас санд оруулаад мөн улсын их хурлаар оруулж батлуулах ёстой байгаа. Тэгэхээр энэ ажил бас ингэж
багаар урагшилж байна гэж бид харж байгаа. Тэгэхээр сая шинэ засгийн газар байгуулагдсан Монгол Улсын ерөнхийлөгч одоо шинээр томилогдсон ерөнхий сайд 2 баялагын санг дэмжиж ажиллана гэж байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. Тэгэхээр баялагын сангийн ажил урагшлах юм байна гэж өндөр хүлээлттэйгээр манай ажлын алба бас иргэд олон түмэн хүлээж байна тий. Сүүлд 8 ордыг Монгол ардын намын нэр нөлөө бүхий ийм гишүүдийн эзэмшиж байгаа орд яагаад энэ стратегийн ордод ордоггүй? Энэ ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг юм уу? Ийм асуудал шууд харагдаж байна. Таны асуусан 8 ордын асуудлыг бүрэн эрх төлөөлөгчийн ажлын албанаас стратегийн ордын жагсаалтанд оруулахыг судалж үзээч гэдэг бичгээ уул уурхайн яам руу мөн засгийн газрын хэрэглэх газар руу явуулаад 2 сар болж байна. Тэгэхээр энийг эцсийн шийдвэрийг улсын их хурл гаргана. Тэгэхээр олон удаа 38 ордын жагсаалтыг баталж чадахгүй хоошоо урагшаа болж 18 жил алдсан байгаа. Тэгэхээр тэр жагсаалтыг харах юм бол орох ёстой ордууд ч байна лээ. Орхооргүй жижигхэн ордууд ч олон байна лээ. Тэгээ энийг шийдэх гадар нь улсын их хурл байгаа. Тэгэхээр улсын их хурл олон ажлын хэсэг гаргаад энэ асуудал дээр ажиллаж байгаа гэж бид сонссон, дуулсан, тэг хүлээж байна тий. Жишээлбэл одоо хэмжээний ордууд илэрсэн тохиолдлыг стратегийн ордод яаж бүтгэж явах юм? одоо жишээлбэл дэлгэрсэн гэдэг хүний Болдмор Ерөө голны стратегийн ордод хамаарахгүй масартан 151.2 сая тонны нөөцтэйгээ та танилцуулж ирсэн гэдэг. Би бичгээ албан ёсоор улсын их хурл руу явуулсан байгаа. Тэгэхээр энэ олон ордуудын тухай ярьж байхад нэг компаниг ч гэдэг юм нэг хувь хүнийг өлгөж аваад яриад ах нь өөрөө орохгүй байгаа компаниуд ажилд бэрхшээлтэй. тий одоо юм зэмжил байгаа. Тэрийг анхаарал татаад байна. таныг би тэр асуудлыг танаас илүү мэдж байгаа учраас би бичгээ явуулсан байгаа. Тэр 8 ордын тухай асуудал яриад байгаа шүү дээ. Үлдээд байгаа. Хөшөөтэй нүүрсний ордны тухай. Хөшөөтийн нөөцний орд бол 4.5 тэрбум тонны нөөцтэй том орд байгаа. Стратегийн ордод орохуйц орд байгаа. Оруулахгүйгээр 18 жил өнөөдөр Гаттын 10 компани ашиглаж байгаа. Энэ асуудлыг оруулаач гэж улсын их хурлын цөөнгүй гишүүд мөн бүрэн эрх төлөөлөгч саналаа засгийн газар руу хөргүүлээд 3 сар болж байна. Тэгэхээр шийдвэр гаргах бүрэн эрхтэй байгуулвал улсын их хурл. Улсын их хурлын 126 гишүүн шийдвэрээ гаргана. Энийг бид дэвчээртэй хүлээх ёстой. Энэ саналыг засгийн газар өөрсдөө одоо чинь тахимд байгаа гишүүд өөрсдөө ордог ер нь оруулж ирэх. Тэр санал дээр нь тусгаж чадах юм уу? За би одоо засгийн газрын бүрэн эрх төлөөлөгчийн ажлыг хийж ээж худал үнэн шалтгаан ярмааргүй байна. Ажил урагшлуулмаар байна. Явуулмаар байна. Үнэхээр улс төрийн хүсэл зориг байгаа бол энэ ажил явна. Улс төрийн хүсэл зориг байхгүй бол энэ ажил явахгүй. Тэгэхээр удахгүй ерөнхий сайд бүрэн эрх төлөөлөгчийг дуудаж уулзах байх. Асуудлыг дас тус ярина. Үнэхээр ажил хийвэл хамтдаа хийхэд би бэлэн байна. Хиймээргүй байгаа бол би бас ажлаа өгөөд явхад бэлэн байна. Илэн далангуу дас тус ярих ёстой. Гэхдээ засгийн газрын ажил хараахан эмхэр зэгцрээгүй байна уу да гэж би харж байна. Тэгээ энэ ажил засгийн газар үндсэн зохион байгуулалт бүтцээ хийсэн дараа бүрэн эрх төлөөлөгч асуудлыг тодорхой тавих болно тий.